За зүйл төрчлөлийн бодлогын байнгын ороонд харьяалах хоёр яамны бас ерөнхий дүгнэлтүүд орж ирсэн байна. Тэгээд энэ аудитын газраас жил болгон л дүгнэлт орж ирдэг. Тэгээд энэ дээрч бас ороод ирсэн байна. Санхүүгийн хүнсэтэй аж ахуйн хөнгөлөлтөөр ямтай холбоотой 253 тэрбум төгрөгийн залруулагдаагүй зөрчил илэрснийг дүгнэлсэн байна. За эрдэс баялаг зүйл төрийн яам дээр 316 тэрбум 46 сая төгрөгийн санхүүгийн зөрчлийн аудитын тайланг бас илсэн байна. За урд урдны жилүүдэд зөвлөмжөөр өгж исэн ажлуудын үр дүн муу байна гэдэг ингээд жил болгон л ярьдаг. Тэнийг яаж сайжруулах одоо? Түрүүн учрал сайд байсан, тэргүүн шатар сайд, сангийн сайд байсан, агаар авсан юм уу? За сангийн яамны ер нь асуудлууд хаана байгаа юм бэ гэд бас болгон цай дараагаар ахлуулаад бид нар энэ төсвийн сахилбартай холбоотой ажилласан. Асар их олон хууль тогтоомжийн давхцлууд байгаа. Энийг арилгаж чаддгүй. Зоригтой ажил хийж чаддгүй. Өчигдөр ёс зүйн байнгын орон дээр бас жавхлан сайд хэлсэн 42 хуулийг бид нар өргөн барих гэд бэлтгэсэн байгаа. Ганцхан хууль буюу төрийн албаагчтай холбоотой хуулийг өргөн барихад Монгол Ардын намын бүлэг дээр унсан. Хуулиа эргүүлэн татсан. Тэн 42 хууль буюу энэ хуулийн давхцсан чиг үүргүүдийг арилгахгүй бол цаашаага энэ завхрал чинь байхгүй болохгүй. Сүүлийн 30 жил хүн болгон дураараа тоглоод хүн болгон өөрөө хууль санаачлаад тэрийгэ батлуулах гэж гүйж их хурлын гишүүдийг лоббидоод тэрийгэ батлаад тэрэн төсөвдөр дандаа дарамтуулж ирдэг. Тийм нөхцлөд л үүссэн. Тэгээ сангийн яамнаас гаргасан зөвлөмжийг бас их хурлын гишүүдтэй бас энэ эндэр дээр зураалах гэсэн уншид танилцаасаа. Энэ нийтлэг хэм хэмжээг салбар бүр тусдаа хуулиар зохицуулах хандлага нэмэгдээд байгаа. Энтэй холбоотой 17 хуулийн төсөл байна. Хуулийн замбраагүй зохицуулалт нь төрийн албаагчийн хооронд орлогын ялгаатай байдлыг үүсгэж байна гэдгээр гаргаад ирсэн. Бас 10 хэдэн хууль давхцсан. Төрийн албаагч нар 6 өөр үндсэн цалин авдаг болсон. Хэн лоббитой, хэн эрх мэдэлтэй, хэн төрүүлж том яамны сайд болно. Тэр хуулиа батлуулаад салбарынхаа цалинг дураараа нэмдэг. Бусад төрийн албаагч нараа боддоггүй. Ийм байдлаар орсон. Төсвийн орлогыг урьдчилан болон тусгаалan хуваарлах хандлага бий болж байна гэж. Олоогүй байгаа орлогыг шүү дээ. Хууль эрхцэн орчин байна энийг өөрчлөх ёстой. Үр ашиг багтаа хүнд суртал шат амжилтыг нэмэгдүүлэх нөлөөтэй зохицуулт байсаар байна гэдэг. Зөвлөмж өгөөд сангийн яамныхаа хилээд хахад за шүрх төшөн дээр 1 минутын тодруулах. За. Тэгээд тэргүүн шатар сайд учрал сайд залуу хүн сайд болсон. Асуух гэдээсэн ингээд яа хаашаа гараа авч яг түрүүдэс араа суудсан. Энэ хуулийн төслүүдэд засгаасаа оруулж чадах юм уу чадахгүй юм уу? Монгол Ардын намынхан энэ хуулийн төслүүдэд дэмжиж хаашаа явж чадах юм уу чадахгүй юм уу? Төрийн хүнд сурталыг энэ замбраагүй зардлаад ханд чадах юм уу чадахгүй юм уу? Нэгдсэн бодлого зохион байгуулалтанд орж чадах юм уу чадахгүй юм уу? Сангийн яамныхны өгөөд байгаа мэрэгжилтүүдэд өгөөд байгаа үндэсний аудитын газрын энэ төсвийн доктортой байдлынхны өгөөд байгаа зөвлөмжийг хэрэгжүүлээд ажиллаж чадах юм уу чадахгүй юм? Чадахгүй бол бид энэ цуугадах шаардлага байхгүй. Жавхлан сайд ороод ирлээ. Өчигдөр битээр яг ярьсан 42 хуулийн төсөл бэлэн байгаа гэсэн. Би энэ эндэр дээрээс Монгол Ардын намын гишүүдэд энэ хуулийг дэмжиж өгөөч. Асар олон энэ хуулийн чиг үүргийн давхцлыг чи арилгах гээд мэрэгжлийн сангийн яамныхаа ажиллаад байна. Тэн чиглэл зааврыг аваад ажиллаад өгөөч. Тэргүүн шатар сайд учрал сайд энийг ажил болгоод их хурл руу оруулаад ирээч. Дэмжиж. За сангийн яамаас хариулах. За жавхлан сайд. За очрол төвшний асуулт хариулъя. За ер нь төсвийн реформ, зардлын реформ хийх орон зай айгүй хязгаарлагдмал. Энэ ямар утгаар хэлж байна вэ гэхээр саяын гишүүнэд урьдсан ер нь яг бид сая судалгаа хийгээд эхний ээлжинд 42 хуулийн өргөн барихаар бэлтгэсэн байгаа юм. За энэ бол улсын орол засгийн газар хоёрын хооронд явж байгаа асуудал шүү. Бид өдлөн төсвийн үеэр үүрэг аваад сая 4 сарын судалгаагаа их хурлд өргөн барьцсан. Танилцуулчихсан. Одоо эргээд их хурлаас засгийн газар өөрсдөө шийдээд ирэмлээд оруулаад ирээ гэсэн.
За ингээд сая тодглын үеэр бид нэг 42 хуулиар нийтдээ нэг бараг 5 их 80 төгрөгийн ийм аль хэдийн зардлыг төсөвт хуваарлчихсан ийм залтууд дээр одоо эргэж харъя гэдэг ийм санал бэлдсэн байгаа. За тодголтоо давхцаад ороод ирэхээр үнэхээр цаг хугацааны үед тодголоож иж амжихааргүй байсан. За тийм учраас түр хойшлуулаад эх оны төсөвтөө цуг өргөн барина. За тэрийг хийхгүйгээр бид нар одоо төсөв дээр реформ хийдэг ойлголт ерөөсө хаач байхгүй. Ямар ч боломж байхгүй. За тийм учраас энийг хэлцэх үед одоо салбарын олон хамгаалагч гарч ирэхгүйгээр яг үнэхээр төсвийн реформ гэдэг дугаа мандуулаад энийг бүгдээрээ одоо энийг хурал хийнэ гэдэгт би одоо бас найдаж байгаа шүү гэдгийг хэлье.